Энх тайвны чин зоргийн зохиол ээж. Ээж. Би эхнэрээ ингэж дууддаг юм. Гайхаж байна уу? Мэдээж хүү маань бас ээж гэж дуудахаар тэр минь яг л том жижиг хоёр хүүхэдтэй хүн шиг алив ээж нь гэж ирээд л бид хоёрыг ялгалгүй харьцдаг юм. Ямар сайндаа л дэлгүүрт явж байхдаа ээж нь энийг авчихуу, ээж нь тэрийг авлаа шүү гэж надтай ярихыг хөндлөнгөөс харсан хүмүүс сонсчхоод над руу ямар сүрхий хардаг гэж. Би гарч ирчихэд хөөе ээж дэлгүүрт ивгүй юм биш үү гэхээр эхнэр минь нэг их тоолгүй ямар хамаатай юм гэж хэлчихэд инээмсэглээд л явдаг билээ. Би ч хөөрхөн ээжээсээ хойш энэ үгийг хэлэлгүй их утсан даач тэр юм уу? Түүнийг ингэж дуудахдаа өөрөө дуртай байдаг юм. Сэтгэл минь дүүрч, итгэл минь бадамлан асгад, гэргийн минь яг л миний ээж шиг санагддаг та. Учир нь түүнийг харах тоолонд элбэрэл хайрна, инхрийнхэн төрхөн, сайхан инээдэн, сарвал ухаан нь гэдэл санах сэтгэлийн үзүүрт ирэхгүй ээжийг минь бодогдуулдаг болохоор тэр минь миний ч бас хүүгийн минь ч ээж юм та. Гэхдээ энэ үгийг дааж явж чадах хэсэгтээ заримдаа эргэлцэх юм. Ер нь ээж гэж дуудсан хүнэл зовоочих гээд сүүлд нь харамсалтай явдаг нь хүмүүний занч юм шиг. Би хүүхэд ахуй насандаа өөрийнхөө ээжийг их л зовоодог байсан юм. Орой өдөж хүртэл гадуур тоглож орж ирчгээд хийсэн хоолыг нь уурлаж идчихэд заваарсан бохир хувцсаа өөдөөс нь чулуутчихад л унтаад өгдөг байсан санагдах юм. Тэр тэнхүүг одоо очиод алганы амт үзүүлмээр байвч даанч боломжгүй хорвоо юм та. Хөөрхий ээж минь миний сэмэрч ургацсан хувцсыг минь ширээний бүдэг гэрэлд оёод л сууж байтгсан. Би амармаар байна гэж уурлаад том гэрлээ унтраалгасан хэрэг шүү дээ. Олигтой юм харагдахгүй тийм бүдэг гэрэлд гараа хэдий олон удаа зүгээр хатгсан бол. Өглөөс ирэхэд хувцс минь цэвэрхэн хизээч урагдаагүй юм шиг өөгөө сайхан ойж хатгсан хувцсаа хам хум өмссөн болоод өглөөний бэлдсэн цай хоолыг нь иднэ. Ээж минь намайг үнсэх гээд хошуугаанд сурвалгахад би ямар жоохон хүүхэд юм уу гэж уурлаад хаалгаас аван гараад явна. Тэр үеийн бодохоор ээжигээ ер нь баярлуулж явсан минь юусан билээ гэж бодогддог юм. Би 4-р ангид байсан санагддаг юм. Нэг удаа хичээлийн тараад иртэл ээж минь ажилласаа ирээгүй байлаа. Би ил болсон хойно найзуудтайгаа тоглож наадсаар байгаад нар жаргасан хойно сая ирсэн минь тэр. Гэрт хүйтэн зэврэн ээж ороож хураагаагүй эмх замраагүй байдал намайг огтлаа. Би ямар гал түлж чадах биш бөөн уур гэрээсээ гараад ээж хөөй ээж гэж байдаг чадлаараа бархирлаа. Гэтэл хажуу айлын эмээ хашаан завсраар намайг дуудаад яагаад муухай хашгираад байгаа хүүхэд вэ? Яасан оройтдаг юм чи? Ээж чинь биеийн чилээ ирэхэд босч чадахгүй хэвтэж байхад нь би түргэн дуудаад явуулсан. Алив чи манад ороод ир. Хоёулаа нэг шүл устай юм дөхүүлж өгье гэдэг юм байна. Гэвч тэр үед надад санаа зовнил огт төрсөнгүй. Дуртай дургүй цүнхээ гэртэн оруулж шидчихээд шороо өшгчин хөр шимээгийн дорлоо. Халтар царайлсан шороо тоосондоо дарагдсан намайг харсан эмээ аманда баахан шогширч зогсож байснаа. Алив наад хувцс хунраан гөв, наад нүүр гараан уга. Чамайг ирэх гэсээр байтал аль түрүүн хийсэн шүл хөрчихлөө байна гэж үглэв. Би ч мөн л дуртай дургүй нүүр гараа угаасан болоод бит хоёр ээжийн араас явсан юм. Эмнэлэг дээр ирлээ. Бит хоёр асууж сураглаад хэвцэн тасагт нь очтол ээж сул мөртөө зоримог дуугаар би зүгээрээ эмчээ. Одоо гэртээ харилгүй болохгүй. Хүмүн ганцаараа хэцүүдэж байгаа гэж хэлээд гадуур хөрмөө ингэртээ тэрэн эргэх гэтэл эмч чи ийм биетэй явж болохгүй. Хүүхд их чинь хүн явуулаад аваад ирэх хэмээн ухраасаар буцаага дөрөнд нь оруулчих. Үүнийг эргэлтийн жижиг цонхоор харж зогссон би ээж гэж дуудлаа. Гэтэл ээж минь өрөөнөөс эргэн гарч ирээд хөөе миний хүү гэж цаваа цойлгон дуугаар хэлээд гүйхээрээ яаран гарч ирлээ. Тэгээд эргэлтийн жижиг цонхоор толгоогоо цохиулгачаад миний хүү айсан уу, даарсан уу, ээжигээ хайсан уу гэж угсруулан асууснаа. Намайг өөртөө татан баахан үнсэх гэхэд нь би гэж таны хүүхэд би айгаагүй одоо явъя хурдан гараад ир гэж уурсав. Эмээ хажуунаас намайг явроод юугаал зураад байгаа юм. Ээж чинь өвдчихсэн.
Энд эрүүл сарвал болтлоо хэд хоног хэвтэх хэрэгтэй. Чи надтай манад хэд хонохгүй юу гэснэ. Ээжид хандан авчирсан шүлэн өгөөд хүүдээ битгий санаа зов. Гол нь бие сайн тэнхрүүл. Тэгээд яг юу нөвдсөн байна гэж асуулаа. Ээж хариуд нь харин сайн мэдэхгүй л байна. Маргааш шинжилгээний хариу гарна да. Танд маш их баярлалаа. Манай хүүч хэцүү дээ. Таныг ядраачих байх та. Хоол унд гэж нааша ойрхон гүгээд яхав. Та бие бодох хэрэгтэй гэж хэлж билээ. Би мөн л манай хүү хэцүү шүү гэдэг үгэнд нэгдүүцээд бөөн ууртай амтан тэндээс гүйн гарсан юм. Араас ээж минь дуу даатал байсан. 3 давхар шатаар доош буух хүртэл ээж минь дууцсаар л хоцорсон доо хөөрх юм. Тэр шинжилгээний хариу нь элэгний хорт хавдар гэж гарсан байж. Сарын дараа гэхэд ээж минь гэртээ ирлээ. Хот хөдөөгөөс ирсэн ээжийн ах дүү нар гинтэл манадад цуглараад байхаар нь би ч гайхаж байсан боловч бас баяртай л байсан санагддаг юм. Хоёр ах ээжийн хоёр талаас сугацаар гэрт оруулан хэвтүүллээ. Найдваргүй болоод л гэрт нь гаргасан хэрэг байчилтэй. Туранхай туня муутаагаараа арай гэж өргөд ээж нь үнсийг хэв. Нагаз эгч минь миний 2 мөрнөөс атхан түлгсээр ээжийн дэргэд ойртуулад үнсүүлээч гэв. Би хацраа ойртон үнсүүлэхэд ээж минь хатаж нэмгэрсэн уруулаараа хацранд минь хүрхчэн аятаад мөн үл мэдэх хошуугаа шүмбийлгэн намайг эрхлүүлв. Би ингэж эрхлүүлэх тоолонд нь өөдөөс нь ууралдаг байсансан. Гэхдээ тэр үед тэгээгүй. Учир нь надад гой тоглоом байлаа. Би ээжид хандан ээж энийг харда лутаах авч өгсөн юм гэж нэг скутер үзүүллээ. Тэгснэ хамгийн тэнэг нь юу гэсэн гэж. Та надад ийм скутер авч өгнө гэж хэдэн жил худлаа ярьлаа. Та худалч мэдв муухай гэж урлсан юм да. Тэнэг. Сүүлдэн сонсоход ээж минь лутаахаас хөөд минь нэг скутер л аваад өгөөрэй гэж дахин гуйгаад байсан гэсэн. Ястай нэг ярай муухай аштай хүүхэд сүүшиг сайхан сэтгэлтэй ээжигээ гомдоож Тэнгэр лөө эртээ явуулсан дах хөрх. Тэр цагаас хойш эрхийн тэнхүү алг хорвогийн тоосыг хөдөлгөж алдаж эндэж явахдаа хөөрхи ээжигээ бодоогүй өдөр байгаагүй юм та. Ээж маань өнгөрч ажил явдал нь болж байхад хүртэл би учир явдлыг сайн ойлгоогүй л байсан. Гэтэл ээжийг минь нэгэн хайрцагт хийгээд шороонд болж байхыг хараад би гэдэг хүн сая учрыг нь гадарлаж айхын дээдээр айж ам тэмцэх мэт олны дунд ээжээ хэмээн багтарч ядан хашгирахад тэнд цугласан хүмүүс өрөвдөн хайлж зарим нь намайг тайвшруулан тэндээс авч одсонс. Тийм ээ. Би мөйжигийн төрх тойлныг баярлуулсан биз. Тэгээд л ерөн зовоосон. Өнөөдөр байсан бол би ахаатал зовоосоор байгаа. Тамин тэгээд л ингэж зовж явхаар үгүй. Ямар ч их хүн үрээсээ цухтаана гэж үтэй. Өршөө, ээж минь өршөө. Тэнэгхэн хүүгэн өршөөгөр. Би тэр цагаас хойш таныхаа дэргэд байсан шиг жаргалыг үзээгүй. Олон жил оройгүй тэнэг явсныхаа горыг амсаж амьдралын хичээлд суралцсан явхдаа танивгүй хүндэж эрхлэн гомдож сархад хүртэх болгонтой уйлж явлаа. Зүүтэлж явлаа. Зүүдэнд минь зүүнд гараа хадгуулахад тань үлээж өгье гээд таанч чадахгүй би сэрдэг. Нулимс минь надтай дэндүү ойрхон он жилүүд олон байлаа. Тэндээс би өөрийгөө олж амьдралд тэмцэх хатуужлан хайж явахдаа амьтны сайхан үр амрах сайхан их нэртэйгээ анхлан учирч билээ. Миний сайхан бүсгүй. Миний үрийн минь ээж. Сэтгэлийн минь сэвийг арилгаж ирсэн тэр минь одоо миний ч бас ээж. Ээж. Сүүний тань өнөр арилаагүй байхад сүмэлзэн алсрах тэнгэрийн орноос та минь
Хөөтэй санаан зовн зовсоор хүний сайхан мөрийг надад илгээснийг тань мэднэ ээж. Одоо та минь амгалан тайван байж болно шүү. Эжээгээ хайрлаж чадаагүй. Хайраар дутаасан бүхнээ их нэртэй би амтлуулж сэтгэл итгэл хоёрт нь сүүдэр тусгалгүй амьдрнаа ээж. Тийм ээ. Гэргийн минь миний ичи минь юм аа. Зохиолыг бичсэн Энх тайвны чин зориг, зохиолыг уншсан Ойдвин Батсүх.